Мэдээгээ танилцуулан анхаарлаа хандуулна. За эх жил хүний хөгжил сангаас иргэдэд 500 мянган төгрөгийг бэлгнээр олгох асуудал яригдж байгаа. За энэ хүрээнд малчтын зээлээс тодорхой хувийг нь эх орны хишиг эрдэнэ хувиар хаах боломжтой гэж үзээд 60 тэрбум төгрөгийн бондыг гаргах асуудлаар улсын хурлын тогтоолын төслийг зарим гишүүд санаачилсан байна. За энэ асуудлыг төсөв хилэлцэж эхэлсэн энэ үеэр шийдвэрлэх нь зүйтэй хэмээн хууль санаачлагчид нь өнөөдөр улсын хурлын даргад өргөн барьлаа. Өнгөрсөн жилийн цацрууднаас болж 9 сая гаруй мал хорогдож, малчид амжиргааныхаа их усроо салаад байгаа. Үүнээс болж малчдын дийлэнх нь банкнд өөртөө болж зээлийн хэмжээ нийтүүгээ 64 тэрбумд хүрчээ. Тиймээс хүний хөгжил сангаас иргэн бүрт хишиг хувийг хүртэхдээ малчдын хувьд тэдгээрийн банкнд тавьсан зээлийг нь хаах замыг хэрэглэх нь мөнгөний ханшны бууралтуулан инфляцийг хөөрөгдөхгүйгээр иргэдийн амжиргааг дээшлүүлэх, мөн шилжилт хөдөлгөөний сааруулах ач холбогдолтой гэж хууль санаачлагчид нь тайлбарлаж байна. Улсын хурлын гишүүн Бямбцагт Бадилхан, Даваасууран энэ Батбаяр Ганхаг нарийн гишүүдийн зүгээс засгийн газраас үн цаас гарахыг зөвшөөрөх тухай улсын хурлын тогтоолын төслийг ийхүү улсын хурлын даргад өргөн барьсан юм а. Энэхүү тогтоолыг хэрэгцээ улсын хурд дэмжиж батлах юм бол төсвөөс ямар нэгэн нэмэлт хөрөнгө шаарддаггүй нэ. Харин малчтын зээлийн дарамтыг бууруулж амжиргааны төвшинг нь дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Мөн банкуд цаашид хөдөө орон нутгийн малчтад олгох зээлийн хэмжээгээ бууруулах, үйл ажиллагаагаа хумих байдал зогсож, банкны үйлчлэгээ саарахгүй байх нөхцөл бүрдэн мөн засгийн газрын гаргасан өрийн бичгийн хэмжээгээр эрсдэлтэй активын хэмжээ багаснаар санхүүгийн үзүүлэлт ялангуяа өөрийн хөрөнгийн үзүүлэлт сайжрахад нөлөөлнө гэж хууль санаачлагчид тооцож байгаа юм байна.